Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн сэдв зардал удирдлагын бүртгэлтэй холбоотой байгаа. Сэдвийн нэр нь зардлын ангилал гэж. Тэгэхээр зардлын ангилал хийх үндсэн зорилго нь юу юм бэ гэхээр нэгдүгээрт өртгийн объектэд зардлыг хуваарлах зорилгоор зардлыг бол ангилдаг юм байна. Хоёр дахь нь үйлдвэрлэлийн компани зардлын бүртгэлийн зорилгоор зардлыг ангилдаг юм байна. Гурав дахь нь санхүүгийн тайлан бэлтгэх зорилгоор зардлуудыг ангилдаг юм байна. Дөрөв дэх нь үйл ажиллагааны өөрчлөлтөд зардлын төлөв байдлыг урьдчилан таамаглах зорилгоор зардлыг ангилдаг юм байна. Дөрөв дэх нь шийдвэр гаргалтын зорилгоор зардлуудыг ангилдаг юм байна гэсэн үг. За ингээд хэдүүлээ зардлын ангилал руу очицгоё. За эхний ангилал өртгийн объектэд зардлыг хуваарлах байдлаар бид нар хоёр ангилдаг гэж. Шууд зардал, шууд бус зардал гэж. Тэгэхээр шууд зардал юу гэж юм гэхээр өртгийн нэг объектэд хамаарах зардал юм аа. Өөрөөр хэлэх юм бол зөвхөн тухайн цэг засагт шууд хамаарахаар байх юм бол бид нар шууд зардал гэж хэлдэг гэж. Тэгэхээр шууд зардлын жишээ юу байж болох вэ гэхээр бидний мэддэг шууд материалын зардал, шууд хөдөлмөрийн зардлууд байна гэж. За харин нөгөө талдаа шууд бус зардал гэдэг нь өртгийн хэд хэдэн объектэд хамаарах зардал. За өөрөөр хэлэх юм бол хэд хэдэн цэг засгийн дунд гардаг зардал юм аа. За үүний жишээ бол бидний мэддэг үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал юм аа гэж. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал. За өөрөөр хэлэх юм бол ингээ. За манай А компани 3 цэхээр дамжуулан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байлаа гэж тооцъё. За тэгвэл 1, 2, 3 гэсэн 3 цэг байна. Тухайн нэг гарч байгаа зардал нь зөвхөн нэгдүгээр цэгт хамааралтай бол тухайн зардлыг бид нэр шууд зардал гэж үздэг нь шүү тийм ээ. За мөн дээрээс нь тухайн зөвхөн 2 дугаар цэгт гардаг зардал бол түүнийг бас адилхан шууд зардал гэж үздэг нь. За 3 дахь нь бас адилхан зөвхөн 3 дугаар цэгэд гардаг зардал бол түүнийг шууд зардал гэж үзнэ гэж. Өртгийн нэг объектэд шууд хамаарах зардал. Тэгэхээр нэгдүгээр цэгийн шууд материал, шууд хөдөлмөрийн зардал байж болно. Хоёрдугаар цэгийн шууд материал, шууд хөдөлмөрийн зардал байж болно гэсэн үг тийм ээ. Харин энэ 3 цэгэд хамаарж байгаа зардал байгаа бол түүнийг бид нар шууд бус зардал гэж үзнэ гэдэг. Шууд бус зардал. Тэгэхээр тухайн цэг тус бүрийн хувьд шууд зардал нь ойлгомжтой байгаа. Тэгэхээр 3 цэгийн дунд гарч байгаа тэр шууд бус зардлыг бид нэр хэрхэн хуваарлах вэ гэдэг асуудлаас хамаарат бидний өртөг гэдэг зүйл бол тодорхойлогддог тийм ээ. Тэгэхээр ямар ч хэлсэн бид нар өртгийн объектэд хамаарах байдлаар нь зардлыг шууд болон шууд бус зардал гэж ангилдаг юм байна гэдгийг ойлгоод авчлаа тийм ээ. За хоёр дахь ангилал. Санхүүгийн тайлан бэлтгэхтэй холбоотой зардлын ангилал гэж. За үүнийг бид нарт орох зардал. За хоёр дахь нь тайланд үеийн зардал гэж ангилсан байна. Тэгэхээр нэгтлэн бод бүртгэлийн номнууд дээр та анзаарах юм бол өртөгт орох зардал гэдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардал гэдэг тодорхойлцсон байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардал. Харин тайланд үеийн зардлыг үйл ажиллагааны зардал гэдэг тодорхойлцсон байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бүтээгдэхүүний өртөгт орж байгаа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардлыг дотор нь шууд материал, шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал гэж бид нэр дотор нь ангилж явдаг тийм ээ. Ангилж явдаг. Тэгэхээр тухайн үйлдвэрлэлийн компани бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шууд материал, хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал шингээд бараа бүтээгдэхүүн бий болдог гэж. Бараа бүтээгдэхүүн бий болдог. Тэгээ тухайн бараа бүтээгдэхүүнээс борлуулалт хийчих юм бол борлуулсан барааны өртөх нь орлогын тайлан дээр төлөвлөгдөнө. Борлуулаагүй үлдсэн байгаа барааны өртөх нь баланс дээр төлөвлөгдөнө гэдгийг бол энд харуулж байгаа тийм.
Харин тайланд үеийн буюу үйл ажиллагааны зардалд бидний мэддэг борлуулалт маркетингийн зардлууд, мөн дээрээс нь ерөнхий удирдлагын зардлуудыг бол багтаадаг. Тэгэхээр эдгээр зардлууд маань өөрөө орлогын тайлан дээр бол толилуулагдаж явна гэж бүх зардлуудаараа тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол удирдлагын цалин, борлуулалтын ажилтны цалин гэдэг ч юм уу тийм. Тэдгээр бүх зардлууд маань тайланд үеийн зардлаараа, үйл ажиллагааны зардлаараа бүртгэгдэж явна. За тэгснээрээ орлогын тайлан дээр бол толилуулагддаг шүү гэж. Харин бүтээгдэхүүн өртөгд орж байгаа зардлуудын хувьд борлуулаагүй байгаа барааныхан тухайн өртөг орж байгаа зардлууд нь баланс дээр толилуулагдаж байна гэдэг ялгаа бол энд харагдаж байна гэсэн үг тийм ээ. За үргэлжлээ бид нар энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардалтай холбоотой ангиллыг цаашаа авч үзэж байна. За юу гэж байгаа юм бэ гэхээр нэгдүгээр шууд материалын зардал. Хоёр дахь нь шууд хөдөлмөрийн зардал. Гурав дахь нь үйлдвэрлэлийн нэмэлт зардал гэж 3 ангилт юм аа гэж. За ингээ бид нар тус бүрт нь тодорхойлтыг авч үзэх юм бол шууд материал гэдэг нь тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа үндсэн түүхийд материалын зардал юм аа гэж. За энэ бол үндсэн тодорхойлт нэ тийм ээ. Шууд материалын тодорхойлолт. За жишээ авч үзэх юм бол автомашин үйлдвэрлэлийн компани байна гэж тооцох юм бол автомашинд радио суйрлуулж байна. Тэр нь өөрөө шууд материалын зардал юм аа. За эсвэл бид нэр хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг. За бекри үйлдвэрлэдэг, талах нарийн борцог үйлдвэрлэдэг байлаа гэж тооцох юм бол үндсэн түүхийд материалын зардал нь нөгөө гурил байна ч гэдэг юм те. Нэгдүгээр гурил, дээд гурил, хоёрдугаар гурил ч гэдэг юм уу те. Тэдгээр нь түүхийд материалын буюу шууд материалын зардал байж болно гэсэн үг тийм ээ. За хоёр дахь нь шууд хөдөлмөр. Тэгэхээр шууд хөдөлмөр гэдгийг тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гардан оролцож байгаа ажилчдын цалин үлсний зардал юм аа гэж тодорхойлсон байдаг. За жишээ авч үзэх юм бол тухайн автомашины үйлдвэрлэл дээр автомашиныг өгсөрч байгаа ажилчдын цалинг бид нар шууд хөдөлмөрийн зардал гэж үздэг. За бидний өмнөх жишээн дээр авч үзсэн тэр талах нарийн боовны компани дээр авч үзэх юм бол тухайн талхыг яг гардан үйлдвэрлэж байгаа. Талхыг яг жигнэж байгаа. Тухайн нарийн боорцгийг жигнэж байгаа. Ажилчдын цалин өөрөө шууд хөдөлмөрийн зардал юм аа гэсэн үг. За гурав дахь нь үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал гэж. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал. За энэ нь юу гэж юм хэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбогдож гарсан шууд материал, шууд хөдөлмөрийн зардлаас бусад бүх зардлуудыг үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал гэдэг. За хамгийн гол нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбогдож гарсан гэж байна тийм. Шууд материал, шууд хөдөлмөрийн зардлаас бусад бүх зардлуудыг үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал гэж хэлдэг. Тэгээд тухайн үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бид нар шууд бус материалын зардал, шууд бус хөдөлмөрийн зардал, бусад шууд бус зардал гэж ерөнхийдөө 3 ангилж авч үздэг. Тэгэхээр шууд бус материалын зардал юу орох вэ гэхээр үндсэн шууд материалын зардлаас бусад материалууд буюу хангамжийн материалын зардлууд байна. Шатах туслах материалын зардлууд байна гэж үзэж байна. За харин шууд бус хөдөлмөрийн зардалд шууд хөдөлмөрийн зардлаас бусад хөдөлмөрийн зардлуудыг бол авч үзнэ. Өөрөөр хэлэх юм бол яг гардаж бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй боловч үйлдвэрлэл явагдах нөхцөлийг хангаж байдаг хүмүүсийн цалин байдаг. Тухайн цехийн удирдлага буюу даргын цалин байна. Технологичдын цалин байна. Гологдол ажилтай холбоотой хөлс, мөн дээрээс нь илүү цаг ажиллахтай холбоотой зардлуудыг бид нар шууд бус хөдөлмөрийн зардал гэж ангилж авч үздэг гэж. За харин бусад шууд бус зардал гэдэг дотор нөгөө шууд бус материал, шууд бус хөдөлмөрөөс бусад
бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхтэй холбогдож гарсан үйлдвэрлэлийн нэмэлт зардлуудыг хамааруулж авч үздэг гэж. За нэгдүгээр тухайн үйлдвэрлэлд ашиглаж байгаа тоног төхөөрөмжтэй холбоотой, үйлдвэрлэл явагдаж байгаа нөгөө цэг тасгийн барилгатай холбоотой илэгдлийн зардал байна. Мөн дээрээс нь даатгалын зардал байна. Ашиглалтын зардлууд байна. Мөн дээрээс нь байгууллагаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой зардлуудыг үйлдвэрлэлийн нэмэлт зардалтай хамааруулж авч үздэг юм аа гэж. За үргэлжлээд. Тэгэхээр бид нар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардалт буюу өртөгт орох зардалт бид нар шууд материал, шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэлт зардлыг хамааруулж авч үздэг. За тэгвэл шууд материалын зардал, шууд хөдөлмөрийн зардал хоёрын нийлбэрийг бид нар үндсэн зардал гэж томьёолдог гэж. Үндсэн зардал. Тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгодог үндсэн шууд зардал юм аа гэж ойлгож болно. Харин шууд хөдөлмөрийн зардал дээр үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлаа нэмэх юм бол үүнийг бид нар хувиргалтын зардал гэж хэлдэг. За зарим Монгол номнууд дээр үүнийг боловсруулалтын зардал гэж бичсэн байгаа шүү. Утга нь бол яг адилхан тийм ээ. Боловсруулалтын зардал. За үүний утга нь юу гэж ийнэхээр бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардагдах түүхийдийг үйлдвэрлэлд тавьж олголоо. Тэгээ тухайн түүхийд материалыг хувиргаж байгаа. Хувиргаад бэлэн бүтээгдэхүүн болгох тийм зардал юм аа л гэсэн утгатай. Түүхийдийг хувиргаж байгаа нөгөө ажилчид буюу ажилчтай холбоотой хөдөлмөрийн зардал байна. Бусад үйлдвэрлэлийн нэмэлт зардлууд нь өөрөө боловсруулалтын буюу хувиргалтын зардал гэж үздэг юм аа гэж. За харин нөгөө тайлант үеийн зардал буюу бидний хэлдгээр нөгөө үйл ажиллагааны зардлыг дотор хоёр ангилж байгаа тийм ээ. За нөгөө үйлдвэрлэлийн бус зардал гэж бас юм бас хэлсэн байгаа тийм дээ. За энэ бол үйл ажиллагааны зардал гэсэн үг тийм ээ. Борлуулалтын зардал, удирдлагын зардал. Тэр борлуулалтын зардал дотроо бид нар нөгөө маркетингийн зардлууд нь бас байж болно гэсэн үг тийм ээ. Тэр борлуулалтын зардал юу байж болох вэ гэхээр борлуулалтын захиалгатай холбоотой зардлууд байна. За мөн дээрээс нь захиалга аваад баталгаажуулаад манай компани бүтээгдэхүүнийг ачуулна. За магадгүй хүргэж өгнө. Тэр борлуулалттай холбоотой хүргэлтийн зардлууд гарч болно гэж. Эдгээрийг бид нар борлуулалтын зардалд хамааруулж авч үздэг гэж. За мөн дээрээс нөгөө маркетингийн зардлууд гарч болно тийм ээ. Тэгэхээр энэ борлуулалт маркетингийн зардлууд нь өөрөө шууд зардал байж болно, шууд бус зардалч байж болно гэж. Тухайн өртгийн объектоос хамаарат аль нь ч байж болно гэж. За харин удирдлагын зардал дотор бид нар удирдлага зохион байгуулалттай холбоотой болон бичиг хэрэгтэй холбоотой бүхий л зардлуудыг хамааруулж авч үздэг. За хянаж удирдахтай холбоотой зардлууд байна гэдээ ойлгочих болно тийм ээ. За бидний хэлдгээр компани удирдлагуудын цалин. За мөн дээрээс нь компани удирдлагуудын суугаа офист байгаа офисын илэгдлийн зардал гэдэг ч юм уу тийм. Тэдгээр нь өөрөө ерөнхий удирдлагын зардал гэж явдаг. Тэгэхээр энэ зардал дотор байгаа энэ ангилал дотор байгаа зардлууд нь шууд зардал байж болно, шууд бус зардал байж болно гэж. За дараачийн ангилал явж байна. Дараачийн ангилал зардлын төлөв байдлыг урьдчилан таамаглахтай холбоотойгоор зардлыг бид нар 3 ангилдаг гэж. 3 ангилдаг. За нэгдүгээр хувьсах зардал, хоёр дахь нь тогтмол зардал, гурав дахь нь холимог зардал гэж. Тэгэхээр хувьсах зардал гэдэг нь юу вэ гэхээр үйл ажиллагааны түвшин өөрчлөгдөхөд нийт хэмжээ нь өөрчлөгддөг. Нийт дүнгээр өөрчлөгддөг тийм зардлууд байна.
За үйл ажиллагааны түвшин дотор бид нар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ байж болно. 10,000 нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гарч байгаа зардал. За тухайн үйлдвэрлэлийн хэмжээ өслөө 15,000 боллоо. Тэгэхэд нөгөө нийт зардал чинь дагаад өснө л гэдэг санаа явж байгаа. Тэгэхээр хувьсах зардлын онцлог бол үйл ажиллагааны түвшин өөрчлөгдөхэд дагаад өөрчлөгдөх тэм зардал. Шууд хамааралтай зардал гэсэн үг. Шууд хамааралтай. Тэр нийт дүнгээрээ дандаа хувьсаж байдаг тийм зардал юм аа гэж. Харин нэгжид ногдох дүнгээрээ дандаа тогтмол байдаг гэж. Нэгжид ногдох дүнгээрээ тогтмол гэж. За юу гэж байгаа юм бэ гэхээр бид нар 100 нэгжийг үйлдвэрлэхэд за нэгжид за магадгүй 6 төгрөг зарцуулдаг гэж тооцъё. За нэгжид 6 шүү те. Тэгэхээр 200 нэгжийг үйлдвэрлэхэд тэгэхээр 100 нэгжийг үйлдвэрлэхэд нийтдээ 1000 за биш 600 төгрөгийн хувьсах зардал гаргацсан байна. 200 нэгжийг үйлдвэрлэхэд нэгжид 6 1200 төгрөгийн хувьсах зардал гарна гэсэн үг. Тэгэхээр яг эндээс юу харагдаж байна гэхээр энэ үйл ажиллагааны түвшин ингээд өөрчлөгдөж байгаа буюу нэмэгдэж байгаа нөхцөлд нийт хувьсах зардал маань ингээд дагаад өсөж байна. Гэхдээ нэгжид ногдох дүн маань яг тогтмол байдаг шүү гэдэг зүйлийг энд харуулж байна гэсэн үг тийм. За тэгэхээр нэгжид ногдох хувьсах зардалтай холбоотой бид нар үйл ажиллагааны түвшин, үйл ажиллагааны суурийг тооцоолох шаардлагатай байдаг. За үүнийг бид нар зардлын хөтлөгч гэж бас хэлдэг. Тэгэхээр бүтээгдэхүүний өртгийг тооцох үйлдэлд суурилсан арга дээр зардлын хөтлөгчийн талаар бол тайлбарладаг. Тэгэхээр зардлын хөтлөгч нь маш олон тооны байж болдог. Тухайн үйлдэлээсээ хамаардаг гэсэн. Үйлдэлээсээ хамаардаг. Тэгэхээр энэ суурийн ямар төрөл байж болох вэ гэхээр бүтээгдэхүүний онцлог хамаарад, үйл ажиллагааны түвшнээс хамаарад машин цаг байж болно. Хөдөлмөр цаг байж болно. Тухайн зардалд хамгийн их хамааралтай суурь гэсэн үг. Машин цагаас хамааралтай зардал нь өөрчлөгддөг байж болно л гэсэн үг. Хамгийн их хамааралтай. Хөдөлмөр цагаас хамаарад зардал нь өөрчлөгддөг байж болно гэж. За эсвэл нөгөө тээврийн эрсдэлтэй холбоотой энэ явсан мил, за эсвэл тухайн тоног төхөөрөмжийн онцлогтой холбоотой үйлдвэрлэсэн нэгжээс хамаарад зардлууд өөрчлөгдөж болно гэдэг хувьсах зардалд нөлөөлж болох хэмжээрүүдийг зааж өгсөн байна. Тэгэхээр эдгээрээс гадна дахиад өөр нэгжүүд байж болно шүү гэж. Байж болно шүү. Тухайн зардлын дүн бас байж болно шүү дээ. Шууд хөтөлбөрийн зардал нь өөрөө зардлын хөтлөгч байж болдог. За хувьсах зардлаа ойлгоод авцсан тийм ээ. За тогтмол зардал. Энэ яаж нэхэр үйл ажиллагааны түвшний өөрчлөлтөөс үл хамааран нийт дүнгээрээ тогтмол байдаг зардал гэдэг. Тэр өмнөх жишээн дээр бид нар 100 нэгжийг үйлдвэрлэхэд нийтдээ 500 төгрөгийн тогтмол зардал гаргадаг байсан гэж тооцож ил т. Тогтмол зардал. Тэр бүтээгдэхүүний үйлдвэрлэл өслөө 200 нэгж боллоо. 200 нэгж болсон ч миний тогтмол зардал 500 евро байгаа. Өөрөөр хэлэх юм бол тогтмол зардал нь үйл ажиллагааны түвшнээс үл хамаардаг. Үл хамаардаг гэсэн. Энэ өссөн ч, энэ буурсан ч энэ тогтмол зардал чинь нийт дүнгээрээ дандаа тогтмол байждаг. Харин энэ үйл ажиллагааны түвшин нэмэгдсэн, буурсан гэдэг өөрчлөлтүүд нь байгаа нөхцөлд нэгжид ногдох тогтмол өөр болж идэг. Өөрөөр хэлэх юм бол хувьсдаг гэсэн үг. Хувьсдаг. Бид нар хувьсах зардлын шинж байгаа шүү дээ. Үйл ажиллагааны түвшин өөрчлөгдөд дагаад өөрчлөгдөж байгаа. Нийт дүнгээрээ дандаа хувьсдаг, нэгжид тогтмол байсан. Харин тогтмол зардал дээр нийт дүнгээрээ тогтмол, нэгжид дандаа хувьсдаг гэсэн үг. Энэ жишээн дээр үзэх юм бол 100 байхад нэгжид ногдох тогтмол зардал нь
5 байсан. Гэтэл 200 болоход нэгжид ногдох тогтмол нь 2.5 болж хувьсаж байна гэсэн үг. Хувьсаж байна. За мөн дээрээс нь энэ тогтмол зардлыг бид нар дотор нь бас хоёр ангилдаг. Санхүүжигдсэн тогтмол зардал, төсвөлөгдсөн тогтмол зардал гэж хоёр ангилдаг. Тэгэхээр санхүүжигдсэн гэдэг нь юу вэ гэхээр тийм урт хугацааны шийдэл байдаг. Урт хугацааны шийдэл. За хоёр дахь нь төсвөлөгдсөн гэдэг маань богино хугацааны шийдвэр гаргалтанд ашигладаг. Өөрөөр хэлэх юм бол компаниуд тайлант үе бүрийн эхэнд төсвөө бэлтгэдэг. Одоо чи 2024 оны төгсгөлд 2025 оныхоо төсвийг бэлтгэдэг гэсэн үг тийм ээ. Тэгэхээр тухайн бэлтгэсэн төсөвтөө тааруулаад зарцуулалтаа хийж явдаг гэсэн үг. Тэгэхээр тогтмол зардлыг бид нар ингэж хоёр ангилах боломжтой гэдгийг бол энд харуулж өгсөн байна. Тэгэхээр тогтмол зардал дээр бид нар компани удирдлага ер нь бол хянах боломжтой зардал гэж үздэг тийм ээ. Сар болгон, улирал бүр, жил бүр гарч байгаа тогтмол дүнгууд гэсэн. Харин хувьсах зардал дээр компани удирдлага хянах боломжгүй яг тухайн цэг тасаг дээр ажиллаж байгаа хүмүүс нь энэ зардлыг хянаад явах боломжтой байдаг. Өөрөөр хэлэх юм бол анхан шатны түвшинд хянах боломжтой гэж бас тайлбарладаг. За 3 дахь ангил маань холимог зардал гэж байгаа тийм холимог зардал. Тэр холимог буюу хэсэгчлэн хувьсах зардлыг бид нар хувьсах болон тогтмол зардлын аль шинжийг агуулсан зардал гэж үздэг. Тэр холимог зардлын нэг жишээ бол энэ ашиглалтын зардал байдаг гэж. Ашиглалтын зардал. Тэгэхээр энэ график дээр харуулах юм бол за босоо тэнхлэхдээ нийт ашиглалтын зардлын дүнг харуулж байна. Хэвтээ тэнхлэхдээ үйл ажиллагааны түвшин буюу ашиглалтын зардлын хэмжих нэгж нь киловатт цаг явж байгаа. Киловатт цаг. Тэгэхээр эндээс харуул энэ шугамаас доошогоо байгаа энэ талбарыг бид юу гэж нэхэр сар бүрийн тогтмол ашиглалтын зардал юм а гэж. Сар бүрийн. За сар бүрийн тогтмол дүнгээс илүү киловатт цаг ашиглаж байгаа юм бол тэр нэгжид ногдох хувьсгаараа хувьсаад явна гэж. Өөрөөр хэлэх юм бол энэ дүн дээр хувьсж байгаа дүнгээ нэмэх юм бол тухайн компани нийт холимог зардал гараад ирнэ гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол тэр холимог ашиглалтын зардал дотор тогтмол зардалж байгаа, хувьсах зардалж байгаа гэсэн үг. За хэдүүлээ холимог зардлыг хэрвээ тэгшитгэлээр илэрхийлж авч үзэх юм бол гэж. А-ийг тэнцүү А дээр нэмэх нь BX гэдэг тэгшитгэл байгаа. Бас бидний мэддэг тийм. Тэгэхээр Y-ийг нийт холимог зардал гэж үзье. А-г тогтмол зардал гэж үзье гэж. За B-г нэгжид ногдох хувьсах зардал гэж үзье. X-ийг үйл ажиллагааны түвшин гэж үзье. За бидний жишээнээр бол нөгөө киловатт цаг. Y нь өөрөө нийт ашиглалтын зардал байна гэсэн үг тийм ээ. Ингээд хэдүүлээ жишээн дээр хэрвээ авч үзэх юм бол гэж. За хэрвээ сар бүрийн тогтмол ашиглалтын зардал 40,000 төгрөг 1 киловатт цаг тутам 30 төгрөгийн хувьсах зардал гардаг гэж. Тэгээ тухайн компани сар бүрийн үйл ажиллагааны түвшин нь 2000 киловатт цаг гэж үзэх юм бол ашиглалтын зардлын нийт түн нь хэд байх вэ гэж. Тэгэхээр бидний өмнөх слайдн дээр байгаа энэ тэгшитгэлийг авч үзэх юм бол бид нар холимог зардлаа тооцоолох боломжтой байна тийм. Өөрөөр хэлэх юм бол эрэг тэнцүү А нэмхэн BX гэдэг. Тэр А нь өөрөө сар бүр тогтмол 40,000 бол гардаг юм байна. Энд дээр нэмэх нь 1 киловатт цаг тутам 30 төгрөгийн хувьсах зардал гардаг. Тэр 2000 киловатт цаг ашиглана гэдэг бол нийтдээ
хувьсах зардал нь 60,000 болчихж байгаа. Тэгэхээр нийт дүнгээрээ авч үзэх юм бол бидний өмнөх сарын цахилгааны нэхэмжлэл 100,000 төгрөг байгаа юм байна гэсэн үг. 100,000 төгрөг. Тэгэхээр 100,000 төгрөгийн 40,000 төгрөг нь тогтмол зардал юм байна. 60,000 төгрөг нь хувьсах зардал юм байна гэдгийг харах боломжтой байна, тийм ээ. За үргэлжлээд дараачийн зардал англи явж байгаа. Тэр шийдвэр гаргалттай холбоотой зардлыг бас ангилдаг. За энд юу гэж юм нэхэр компаниуд олон хувилбар дундаас аль нэг хувилбарыг сонгох шийдвэртээ байнга нүүр тулж байдаг гэж. Нөгөө орлого олох, ашиг нэмэгдүүлэхтэй холбоотой хувилбар дундаас. За тэгэхээр энэ шийдвэр гаргалт хийж байгаа гол зорилго нь юу нэхэр тухайн шийдвэрт зардлууд нь хамааралтай юм уу, хамааралгүй юм уу гэдгийг тодорхойлох нь их чухал байдаг гэж. Хамааралтай зардал юм уу, хамааралгүй зардал юм уу? Тэгэхээр компаниуд шийдвэр гаргалт хийхдээ ялгуурт зардал, ялгуурт орлого, алдагдсан боломжийн зардал, живх зардлын талаар ойлголт авах шаардлагатай. За живх биш, хөвөх зардал юм а тийм. Хөвөх зардал. Тэгэхээр эхний зардал нь ялгуурт зардал гэж. Тэгэхээр ялгуурт зардал гэдгийг бид нэр өсөн нэмэгдэх зардал гэж бас хэлж болдог. За энэ юу гэж нэр хувилбар хоорондын зардлын зөрүүг бол бид нэр хэлдэг. Тэгэхээр зардал дээр байгаа утга нь за орлого дээр ч гэсэн байж болдог. Хувилбар хоорондын орлогын зөрүүг бид нэр ялгуурт орлого гэвс тодорхойлж болдог гэж. Тэр ялгуурт орлого байсан ч, ялгуурт зардал байсан ч хоёулаа тэр компани гаргах шийдвэрт хамааралтай зардал гэж үздэг. Хамааралтай зардал. Тэгэхээр энэ шийдвэр гаргалтын дээр гарч байгаа ялгуурт зардал нь тогтмол байж болно, хувьсагч байж болно гэж. За хоёр дахь зардал нь алдагдсан боломжийн зардал. За алдагдсан боломж өртөг гэж яриад байгаа. Алдагдсан боломж өртөг. За энэ юу ярьж байгаа юм? Сонголт хийх явцад сонгоогүй алдсан байгаа өөр нэг боломжоос олж болох байсан орлого гэж. Магадгүй А, Б гэсэн хоёр сонголттой байсан байж болно. А, Б гэсэн хоёр сонголттой. За жишээлх юм бол ингэ те. А, Б. За А-гаас 10 сая орлоготой, Б-гээс 9 сая орлого болох байсан гэдэг. За манайх ашиг өндөртэй байсан гэж үзээд А-гаа ингэ сонгоо авчихсан. Тэгэхээр алдагдсан боломж өртөх гэдэг бол энэ 9 сая яриад байна гэсэн үг. Сонгоогүй үлдсэн байгаа тэр боломжоос олж болох байсан орлого ашиг гэж. Тэгэхээр алдагдсан боломжийн өртөх нь 9 сая юм аа гэж. 9 сая. Тэгэхээр алдагдсан боломжийн өртгийг нэгтлэн бодох бүртгэл хийдэггүй боловч компаниуд хувилбар дундаас шийдвэр гаргалт хийхдээ байнга авч үзэх шаардлагатай гэж. Байнга авч үзэх. Хувилбар болгоны орлогыг зөв тооцоолох, зардлыг зөв тооцоолох, ашиг алдагтыг зөв тооцоолох шаардлагатай гэж. За тэгжээж нэг алдагдсан боломжийн өртөг буюу тэр зардлыг хамгийн бага байлгаж зөв сонголтоо хийдэг гэсэн үг. Зөв сонголтоо хийдэг. За дараачих нь хөвөх зардал буюу өнгөрсөн зардал гэж. За sunk cost гэсэн англи хэлээр байдаг те. За энэ юг хэлж ийм гэхээр аль хэдийн гараад өнгөрцөн байгаа зардал. Тэгээд тухайн зардал нь одоогийн болон ирээдүйн шийдвэр гаргалт хийхэд өөрчлөгддөггүй тийм зардал юм аа гэж. За тэр утгаараа энэ хөвөх зардал буюу өнгөрсөн зардлыг хамааралгүй зардал гэж үздэг. Үл хамаарах зардал гэж үздэг. Шийдвэр гаргалтад. За үргэлжлээд бид нэр уламжлалт орлогын тайлан дээр компани орлого зардлыг тайлагнаад ашиг алдагдлыг гаргаж ирж байгаа нэг хэлбэр. За нөгөө талдаа ахиу зэшгийн хандлагаар бэлтгэж байгаа тайлангийн хэлбэрийг харьцуулсан байна. За эхний хэлбэр нь уламжлалт хэлбэр гээ. За бидний яг санхүүгийн тайлан бэлтгэж байгаа хэлбэр шүү дээ.
орлогын дэлгэрэнгүй тайлан дээр байгаа хэлбэр гэсэн үг. Компани борлуулалтын орлого 100 сая, борлуулалтын өртгөн 70 сая, орлогоос өртгөө хаслаа нийт ашиг нь 30 сая. Энэ дүнгээсээ борлуулалт удирдлагын зардал, үйл ажиллагааны зардлуудаас ч юм бол компани цэвэр ашиг алдагдана. За тэр дунд цэвэр ашиг нь 10 сая байна гэж. Тэгэхээр энэ уламжлалт хэлбэр нь өөрөө гадаад тайлагналын зорилгоор ашиглагддаг хэлбэр гэж. Бидний сангийн сайдын 2017 оны 361 гэдэг тушаал дээр байгаа загвар гэсэн үг тийм. За харин ахиу засгийн хэлбэр гэдэг маань өөрөө компани борлуулалтын орлогоос нийт хувьсгал зардлыг хасдаг гэж. Тэр хувьсгал зардал дотор өртөгч байгаа, өртөгт хамаарах хувьсгал зардалж байгаа, үйл ажиллагаатай холбоотой хувьсгал зардалч байгаа гэсэн үг. Тэгэхээр борлуулалтын орлогоос нийт хувьсгал зардлаа хасах юм бол ахиу засаг нь 40 мянга. Энэ 40 мянгаас тогтмол зардлаа хасах юм бол цэвэр ашиг нь 10 мянга. Тэгэхээр энэ ахиу засгийн хэлбэрээр тайлагнаж байгаа хэлбэрийг бид нэр удирдлагын зориулалтаар бол ашигладаг юм аа. За харин бол дотоод тайлагнал юм аа гэсэн үг. Дотоод тайлагнал юм аа гэсэн үг. За ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн сэдвээр уулзлаа түр баяртай.